Дундгой аймгийн баялаг бүтээгчтэй танилцгаая. Тэгээд хамтдаа Төв аймгийн баялаг бүтээгчдийн дэмжих хөтөлбөр Мас агентлагаас санаачлан хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийг дэмжих хөтөлбөр Өвөр Хангай аймагт баялаг бүтээгчдийг дэмжих төслийн багийнхан яг одоо Төв аймагт хүрэлцэн ирээд байна. Бүгдээрээ Сэлэнг аймгийн баялаг бүтээгчтэй уулзцгаая. Дорнод аймаг Чаасан хот руу орж ирж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих төслийн багийнхан яг одоо Дундгой аймагт хүрэлцэн ирээд байна. Баялаг бүтээгчдийг дэмжих төсөл хөтөлбөр Говьсанбүр аймагт ирээд байна. 103 аймгийн цорин ажиллаж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих төсөл хөтөлбөр Дорногов аймагт ирээд байна. Төслийн багийнхан Дархуул аймагт хүрэлцэн ирээд байна. Энэ удаад бид Сүхбаатар аймгийн цорин ирж байна. Баялаг бүтээгчдийг дэмжин төсөл хөтөлбөр Тун утгагүй Танай аймагт. Өдөрч та бүхэнд хүргэж байгаа төслийн нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар маань Дархуул аймгийн Дархан ихээ компани дээрээс үргэлжлэн хурж байна. Бид яг одоо арьс ширний үйлдвэрлэлд ирсэн байна. Тэр арьс ширний үйлдвэрийн хөтөл хонх 300-500 ширхгийн ширийг боловсруулах хүчин чадалтай байна. Ингээ өдөрч та бүхэн үндснийхээ баялаг бүтээгчтэй хамттаагаарай. Баялаг бүтээгчдийн дэмжих төслийн нэвтрүүлэг Дархуул аймгийн Дархан ихээ компани дээрээс үргэлжлэн хурж байна. Яг одоо бид үхрийн шир боловсруулдаг үйлдвэр дээр нь орж ирсэн байна. Ингээ үзэж та бүхэндээ үхрийн шир хэрхэн одоо боловсруулагдаж эцсийн бүтээгдэхүүн болж одоо гутал үйлдвэрлэгдэх талаар процессыг бас эхлээс нь үзүүлж байна. Ингээ та бүхнийгөө өргөжлүүлэн үхрийн шир боловсруулах үйлдвэрийн ерөнхий менежер Батмөнхтэй уулзъя. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Нийт хэлбэл үзэж байгаа монголчуудаа бас энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр үхрийн шир одоо энэхүү үйлдвэр тийм ээ хэрхэн боловсруулдаг, ямар шатааралтай боловсруулдаг вэ? За. Үхрийн ширийг бол манай 21 аймгаас түүхийдээ бэлтгэж байгаа. Дээрээс нь үхрийн ширээ бол манай нойтон боловсруулах цэхэд бол вет буюу одоо хөх ширийг боловсруулад хөх ширээ манай энэ үйлдвэр нь 2013 оны 7 сараас эхлүүлээд одоо Итали, Испанд тоног төхөөрөмжийг суурилуулж одоо энэ үйлдвэрлэл маань ашиглалтанд орсон. Энэ үйлдвэр маань одоо үхрийн ширийг гүйцэд боловсруулад гутал цүнхний зориулалтын арьсыг одоо Монголдо гүйцэд боловсруулж байгаа үйлдвэр байгаамаа. Дарааллын хувьд одоо эхлээд хамгийн ихээ түүхийн үед байсан тухайн одоо тийм ээ арьсыг аваад яг ямар дараалтайгаар боловсруулагдаж байна. За түүхэд бол хөдөө орон нутгаас бэлтгэгдэж ирээд чанарын хамгаалалт хийгдээд нойтон боловсруулах үйлдвэрт бол үхрийн ширийг бол анхны идээж одоо хөгшир буюу одоо вет бүлүү арьсаар хийгдэж байгаа. Одоо өнгөрсөн манайх 5 жилийн хугацаанд Итали улс руу одоо тасралтгүй 5 жилийн хугацаанд бол үхрийн ширийг вет бүлүүгээр нь экспортлсон байгаа. Тэгээ энэ туршлагаараа үндэслээд 2013 оноос энэ үхрийн ширийг гүйцэд боловсруулж байгаа. За тэгээд манай энэ үхрийн ширийг гүйцэд боловсруулах дараалал бол энэ гүйцэн боловсруулах үйлдвэр нь арьсыг энэ вет бүлүүгээр хүлээж аваад арьсаа хуваа чанарын ангилсныхаа дараагаар одоо үхрийнхаа ширийг голоор нь хувааж одоо нэмгэлж хуваагаад хоёр хэсэг болгодог байгаа. Тэр нь болохоор үхрийн хуулдас буюу илэг, дээд хэсэг нь бол үхрийн арьс бол гэж хоёр хэсэг болгож хувааж авдаг. Тэгээд хамгийн ихний дамжлага бол манд энэ явагдаж байна. Дархан ихээ компани Монголын арьс ширний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх, түүхийн эдийг дотооддоо гүн боловсруулж, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор үхрийн ширийг Европын химийн материалаар өндөр хүчин чадалтай техник тоног төхөөрөмж технологиор гүн боловсруулж хийж байгаамаа. Энэ хугацаанд Испани, Солонгос, Итали улсууд руу краст арьсыг экспортлох эрхийг тавьж чадсан байна. Хүн дотоодын бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн чанар стандарт шаардлагад бүрэн нийцсэн гүн боловсруулсан ширийг нийлүүлж байна. Хөдөө орон нутгийн гутал үйлдвэрлэх цехүүдийн хэрэгцээд ширийг мөн үйлдвэрлэж байгаа юм. Экспортын хэмжээ 40 орчим хувиар нэмэгдсэн байна. Зузаанаа бол одоо үйл нөө захиалагчаас орж ирсэн одоо зузааныхын дагуу гутлынх бол одоо 2 мм-ээс дээш зузаантай, хувцсных бол одоо эмэгтэй эрэгтэйгээс шалтгаалаад 1.2-оос 4 мм-ийн зузаантай гэх мэтлэнгээр энэ дээр одоо зузааны тааруулж үхрийн арьсыг бэлтгэх юм байгаамаа. Дараагийн шат амжилт нь юу вэ? За эндээс гарсан арьс бол одоо энэ ардтал дээр гарч ирсэн байгаа. Энэ арьсыг бол бид нар одоо энэ бас мөн Италийн Ризи гэдэг брендийн одоо арьс шир хусах машинаар орж одоо зузаана одоо бүх талбайгаар нь жигдэлж өгдөг байгаа. Тэгээд энэ дээрээс энэ Ризи машин дээр одоо хусагдаж бүх талбайгаараа жигд болсон арьс маань будгийн баруунд оруулж одоо бодож бүх арьсыг одоо тослогоо хийж нэмэлт хідээлэг хийгээд будснаар одоо манай одоо эцсийн бүтээгдэхүүн болох одоо гутал цүнхний зориулалтын арьснуудыг бол энд бодож өнгийн өгж тосолж тэгээд бүх үйл ажиллагаа бол тэнд явагддаг байгаа. Үхрийн шир чи өөрөө нэлээд зузаан хатуу тийм ээ. Одоо ингээ харахад бол маш нэм
жижигхэн гэрнээ айгүй тийм зөөлөн уян хатан болсон байна л да. Энэ үхрийн ширийг боловсруулахдаа гутлыг цүнхнэх гэдгээс шалтгаалаад зузаан болоо буюу одоо хатуу нягт болгож боловсруулдаг байгаа. Тэр нь бол нэмэлт идээлгэн дээр одоо байгалийн гаралтай одоо амтны гаралтай тосыг аваад оронд нь болохоор синтетик одоо тоснууд хийж өгснөөр арьс зөөлөн болдог. Мөн одоо идээлэгч материалуудыг хийж өгснөөр арьс шир бол одоо бүх бай тасралт авах чадвартай, дээрэс нь муудахгүй, халуун хүтэн төсвөртэй тийм болж одоо боловсруулалт нь явагддаг байгаа тийм. Би баялаг бүтээгч хүн, би эх орондоо баялагийг бүтээж байна. Гутал одоо хэрхэн бүтдэг хамгийн ихний эсхүүрийн хэсэг дээр орж ирсэн байна. Тэгэхээр энэ хүү эсхүүрийн хэсэгт бас яг ямар хуу одоо үйлдэлүүд бас хийгдгийг өсөж та бүхэнд бас тайлбарлаж хүргэе. За манай гутлын үйлдвэр нь бол одоо үндсэн материалаа бол одоо боловсруулах үйлдвэр бас шир нэхий гэсэн чиглэлээр авдаг. За энэгээр бол бид нэр бол өвөл зун хавар номор хүүхдийн гэсэн төрөлөлийн гутал хийдэг. Мөн цаашдаа бол бид нэр одоо бас сүүлийн үед бол цонх үйлдвэрлэж байгаа. За тэгээ манай эсхүүрийн одоо энэ нэг цэг дээр ороод ирсэн байна. Энд бол эсгүүр бол гар эсгүүр, одоо машин эсгүүр гэсэн хоёр чиглэлээр явдаг. За бид яг одоо гутлын бас уралдааны хэсэг дээр орж ирсэн байна. За энэ уралдаан маань ерөнхийдөө ямар шат дараалтаас хийгддэг вэ? За манай энэ гутлын үйлдвэрийн уралгаа гэдэг нь сая одоо дээд нэгдүгээр хэсэгцэн та бүхэн харж байсан, хоёрдугаар ойж байсан. За одоо энэ гутал маань яах юм бэ гэхээр уралгааныхаа хэсэгт одоо бүрэн бүтээгдэхүүн болж гарна. Одоо бүрэн эцсийн бүтээгдэхүүн одоо хүний хэрэгцээнд яг очих бэлэн болно гэсэн юм энд гарч ирдэг байхгүй. Тэгээ энэ одоо энэ шат дараалт нь бол одоо маш 10 хэдэн дамилгаар гарна. 10 хэдэн дамилгаар гараад энэ гутлууд бүтээгдэхүүн болно. Яг гутлын үйлдвэр нь анх 2009 оны 7 дугаар сард өөрийн компанид боловсруулсан үндсэн түүхийд болох нэхий савхийг ашиглан 5 хүний бүрэлдэхүүнтэй гутлын тасгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ хугацаанд зах зээлд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан судалгаа туршилтуудыг хийсний түнд Хятад улсын Донгон хотын гутын тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн олон жилийн дадлаг туршлагатай компани тоног төхөөрөмжлөг суйрлуулснаар 2011 оны 11 дугаар сард яг гутлын үйлдвэр болгон өргөжүүлэн ажиллаж байна. За яг ямар дараалтайгаар одоо гутлын маань уралдаан явдаг одоо 10 гаруй дараалттай бас хэсгийг бол дамждаг гэж байна. За тийм эхлээд манай энэ цавуудлын дамжлага байгаа. Эхлээд энэ төрөгийн доторлын цавуудаад холоотгны энэ уулын цавууддаг байгаа. Холоотгны уулын цавуудаа төрөөтэйгээ наахад зориул шиг цавууд шүү дээ. Халаагаараар оруулж явуулдаг байгаа. За дараагийн дамжлага нь. Тэгээд 100 цаг хвшүүлэг байгаа. Энэ төрөөнийхөө энэ 100 цаг нь хатуулгыг хвшүүлж зөөлөн болгож өгдөг байгаа. За саяны тэр цавуудсан дамжлага энэ хатаагш машинаар ороод энд яг хамар татлага уураар хвшүүлээд хамар татлагаа хийж байна. Ихэнх гадны байгууллагууд хамар татлагыг гараар татдаг байгаа. Манайх яг автомат машинаар татдаг. Гараар татах автомат машинаар татах хоёрын ялгаа нь юу гэдэг юм бол? Автомат машинаар татдаг гэдэг яг жигэд татна гэсэн үг дээ. Ер нь ингээ гутлын шат дараалт дээр яг юун дээр нөлөө анхаарах хэрэгтэй гэдэг юм бол? За яг энэ хамар татлаг л байгаа да. За хамар татлагаар орчоод дараагийн шат дамжлага. Энэ завж татлага, хажуу татлага гэсэн үг. Тий. За энэ дээр тайлбарлалаа. Хамар татлага нь энэ хэсгийг татчих өгдөг байгаа. Завж татлага нь эндээс ийшиг ингэж татчих өгдөг байгаа. Энэ завж татлага гараар татчих байгаа. Гараар гараад. Тий. Гараар татлахад хэр их удаан ажиллагаа авт юм бэ? Гайгүй. За саяны энэ завж тасныг одоо энэ 100 цагийн энэ хадлын өсгийг нь боно гэсэн үг. Эсвэл татна тийм. Бас машин тоног болж байна. Тий, эхлээд хамраад дараа нь завчаад дараа нь өсгөөг авдаг. Энд яг боолтой ажиллагаа ингээд бүр дуусч байгаа. Танаа яг энэ хэсэг дээр одоо хичнээн ажиллаж байна. 13 ажиллаж байгаа. За дараагийнх нь. Энэ бол гутлыг араалгад зориулж үүрэлгээд байгаа. Яг араадны үйлчигээс цавуугийн сайн наалтахад бол ингээд тойролж үүрэлгээд нэ. Гутлын үйлдвэрүүд ер нь ихэвчлэн гараа аргаар өөрсдөө энийг бас өрөөддөг шүү дээ. Тий. Танаа тоног төхөөрөмжийн хувьд хаанаас авчирсан ямар тоног төхөөрөмж ашиглаж байна? Ихэнх нь хятадаас авчирсан тоног төхөөрөмж шүү дээ.
Суйрлуулсан тоног төхөөрөмжийн дээрээ сургалтын үйл ажиллагаа явуулан мэрэгжлийн чадвар олгосноор ажлын байрыг нэмэгдүүлэн үндсэн ажилтнаа бэлтгэн авсан байна. Одоогоор 73 ажилтнтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаамаа. Гутлын нэр төрлийн хувьд өвлийн, хавар намрын ба зуны хүүхдийн эмэгтэй эрэгтэй өдөр тутмын хөдөлмөр хамгааллын гутлуудыг үйлдвэрлэн гаргаж байна. Цаашид нэр төрлөө олшруулж Итали чанарын эрэгтэй эмэгтэй гоёлын гутал хийх зорилготой ажиллаж байна. За саяны үргэлгээс нүрэлгээний дагуу ингэж цавууд өгдөг байгаа. Тэгээ цавууд өгөхөд ордог юм ээ. Араатыг цавуудаад төрүүгийн цавуудаад энэ хоёрыг одоо хооронд наан гэсэн. Халаагч машинаар ороод. Араат яаш наан яг гутлын хэлбэр яг тэрнгээр ордог байгаа. Хэлбэрийг одоо их дараапыг их зөв наа. Сайн зөв нааж яаш тэгжээж гутлын хэлбэр ордог. Одоо зарим гутлын өргөн нарийнхан янз янз байдаг. Тэгэхээр тэр нь одоо нааж байгаас хамаарна. Тий. Уулынх нь хэлбэр яг араатаас шалтгаалтай. Уул шахлаг явж байгаа. Шахлаг. Саяны цавуудсан уул төрөө хоёрыг хооронд нь нийлүүлээд тэр зориултын машинаар хүнд даацаар шахчих гэсэн үг. Ингээд шахчих гэснээр манай уул салхахааргүй сайн наалчих гэсэн үг. Улгааны бас нэлээд чухал хэсэг юм байна тийм ээ. Тий, улгааны хамгийн чухал. Ингээд шахах уул салах тийм болох байна. Ингээд шахчаач уул нь бат бүг сайн наална гэсэн үг. За энэ хэсэг дээр ямар үйл ажиллагаа явуулах вэ? За саяны уул шахсан байгаа. Уул шагаад ийм процесс явуулна. Одоо энийг хамгийн эцсийн дамжлага буюу манай үргэлгээний дамжлага байгаа. Үрж одоо илүү гарсан хэсгийг нь тэгшилж байна. Тий, илүү гарсан хэсгийг тэгшилж одоо ийм гутлуулах шиг гэсэн үг. Эцсийн бүтээгдэхүүн болж байгаа. Тий, яг эцсийн бүтээгдэхүүн. Одоо энийг одоо манай цэвэрлэгч цэвэрлээд тэгээ чанар шалгаж шалгаад дэшгээ тушаана гэсэн үг. Манай Монголын одоо зүгээс хамгийн одоо малчтад хандаж хэлэхэд одоо хамгийн одоо бүр хичээнгүйлэн гуйх юм гэх юм бол малаа одоо манайхан одоо муулахтай болохоор одоо маш их эсгэл гаргаж байна. Хуучин бол манайхан чинь нөхрийнхээ арсаар суур хийдэг те. Тэр хүмүүс бол одоо дээр үн дээр мал нядлах буюу муулах одоо тэр арга барил бол одоо бүгд одоо алга болцсон гэж хэлж болно. Одоо шинэ залуу малчтын хувьд ойрол яарал одоо хутгаар бүгдийг өвччихдэг те. Тэгээд манай одоо ашигтай талбай буюу одоо тэр манай одоо хүрийн арьс Европод гарахад одоо ганц саад болж байгаа юм юу гэхээр эсгэлтэл байна. Эсгэлтийг бол бид нар бол одоо ямар ч химийн материал хийгээд ямар ч одоо мундаг технологи хийсэн эсгэлтийг бол бид нар бол яаж чадахгүй байна. Дархан их компанийн хувьд тийм ээ хичнээн одоо ажилтаа албан гаргачтай. Яг одоо энэ үхрийн шир боловсруулдаг үйлдвэр чинь хэдэн ажилтаа албан гаргачтай. За үхрийн шир боловсруулахын нэр нь Дархан ихийн хувьцат компани нийт хэмжээнд бол 400-аад ажилтан албан агчид байдаг. Ихэнх нь бол энд бол одоо үйлдвэрлэлийн яг үйлдвэрлэл дээр одоо ажиллаж байгаа хүмүүс байдаг. Яг баялагын бүтээгчид байдаг. Манай энэ нойтон үйлдвэрлэл болон одоо өнгө заслын буюу одоо финишинг энэ үйлдвэрт нийт одоо 45 ажилтан ажиллаж байна. 45 орчим ажилтан ажиллаж байна. Инженер техник ажилчтайгаа нийлээд Баялаг бүтээгчдийн дэмжих төслийн нэвтрүүлэг үзэгч та бүхэнд 21 аймагаас хүрч байгаа. За өнөөдрийн дугаар маань Дархан аймгийн Дархан их компани дээрээс үргэлжлэн хөтлөө. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Хүрээлтэй. Дундгой аймгийн баялаг бүтээгчтэй танилцгаая. Тэгээд хамтдаа Төв аймгийн баялаг бүтээгчдийн дэмжих хөтөлбөр Мас агентлагаас санаачлан хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийг дэмжих хөтөлбөр Өвөр хангай аймагт баялаг бүтээгчдийг дэмжих төслийн багийнхан яг одоо Төв аймагт хүрэлцэн ирээд байна. Бүгдээрээ Сэлэнг аймгийн баялаг бүтээгчтэй уулзцгаая. Дорнод аймаг Чаасан хот руу орж ирж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих төслийн багийнхан яг одоо Дундгой аймагт хүрэлцэн ирээд байна. Баялаг бүтээгчдийг дэмжих төсөл хөтөлбөр Говьсанбүр аймагт ирээд байна. 103 аймгийн царин ажиллаж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих төсөл хөтөлбөр Дорногов аймагт ирээд байна. Төслийн багийнхан Дархан аймагт хүрэлцэн ирээд байна.
Энэ удаад бид Сүхбаатар аймгийн зөөр ирж байна. Баялаг бүтээгчдийг дэмжин. Төсөл хөтөлбөр Тун утгагүй Танай аймагт.